Сэмэцгэнүү та бүхэндээ 2022 оны 11 сарын 1-ний өдрийн мэндийг хобби ногоочин байгаль нь улаан лойлороо бондоохоо улаан лойлныхоо үрээр мэндчилгээ төвшүүлье. За бондоохоо улаан лойлныхоо үрийг аваад усанд хийгээд 2 хончсон чи хараа ингээ бүгд ингээ соёолцсон. Одоо бол ер нь тэгээ үр аваад усанд хийж чануулах юм бол ингээ соёолчод дулаахан гэрт тасалгааны температур өндөр байгаа болохоор ингээ тарай бүгд ингээ соёолоо гараад ирсөө хөөрхий. Нарийн бас нэг байна. Ерөнхийдөө үзүүр нь ингээ бүгд гараад ирсэн. Ингээ бондоохоо маань бүгд соёолцоо. Одоо энийг одоо яах вэ? Хаялтай нь биш, хөрсөн суулгахаас гэж бодож сууж байна. Энд бондгор байгаа. Энд би бондгорыг бас ингээд аваа хийсэн ч бас соёолчжээ. Одоо бол ер нь үр аавна гэж айхгүй болчлаа. Одоо аваад ерөөсөө шууд угаагаал хатаавал яад ингэхээс биш. Үр аваад ингээд бэлцгнүүрээ нэрлэх гээд ингээд усанд хийгээд хануулахаар ингээд үндэс гарчаад байна уу? Соёолоод ирчихнэ. За ямар ч байсан одоо эднэрийг соёолцсныгаа шоронд суулгаад тэгээд ургуулъя бодож байна. Ургуулаа тэгээ бондоохоогоо өгүүлбэр их уртургаас унаад ирэх юм бол тайрад ширэн өрслүүлээд ширэн өрслүүлэх юм бол 3-4 сар савнд байдаг юм билээ. Ямар ч байсан. За одоо ингээд 11 сар дөнгөж 1, 11 сар, 12 сар, 1 сар, 2 сар. Тэгээ гадаа манайх чинь зуны үлэмжтэй юм чинь тэгээд зөвхөн л юм байна. За ямар ч байсан туршия гэж бодоод эндээсээ аминдаа ингээд жоохон соёолцнуудын энд ингээд түүгээ тавьсан байгаа нь. Тэгээ цонхон дээрээ тариад үтсэ даа гэж бодож сууж байна. За тэгээ та бүхэн захирч хэлэхэд ингээд лагерлаад ингээд удцсан лойлны үрийг авахд бол шууд угаагаад усанд хийж хануулахгүйгээр шууд угаагаал авч хатаавал яад ингэхээс тэрнээс ингээд соёолчод байх юм байна. Ингээд та бүхэнд амжилт хүсье.